За, сайн бацхан найзуудаа та бүхэндээ сайхан гайхалтай өдрийн мэндийг одоо хүргье. Тэгээд нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Өмгөөлөгчийг ажиллаа хийснийхэн төлөө одоо тэгээд буруутгаад, загнаад янз янзын коммент чатад их юм аа. Тэгэхээр ер нь бол хүнийг ажил хийснийхэн төлөө шүүмжлэх болохгүй шүү дээ. Өнөөдөр эмчүүн хөлн уулзсан хүн ирэхэд чи хулгайч ингэлээ, худлалсан гэлээ, эсвэл байгууллагаас юм авцсан гэлээ, чиний хөлийг би эмчлэхгүй гэж хэлж болохгүй үстэй. Тэгээд яг үүнтэй нэгэн ажилтнал өмгөөлөгчийн хувьд хүн амьдралдаа санаатаа санамсаргүй янз бүрийн байдлаар алдаж болно тийм ээ. Алдсан тохиолдолд хариуцлага хүлээх нь тодорхой. За хариуцлага хүлээхдээ бас их зүүн байдлаар дээрлүүлэхийн тулд мэргэжлийн одоо хуулиас хууль зүйн зөвлөгөө авах энэ эрх нь үндсэн хуулинд бол байж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр одоо юу гэх юм энэ дунд чинь худалч чулгаач магадгүй хүний аим хохироосон заалгаад авшиг дээрэмдэж хүчиндэгч хинч байхыг зүгээр үгүйсэхгүй. А гэхдээ эдгээр улсуудыг одоо өмгөөлж болохгүй гэсэн хуулийн зал байхгүй зү. Өчигдрийн одоо постын хувьд бол энд ямар хэрэг гэдэг нь бол гол биш. А зүгээр хүний хуучдын хоорондын мэтгэлцэн буюу тийм ээ. А хүнийг цагдан хорих үндэстэй үндэслэхүү гэсэн асуудал байсан л да. Гэтэл одоо тэгээд ажиллаа хийснийхэн төлөө бас янз янзаар бичих юм аа.